Сайн байцгаана уу? Шинэ дугаартаа тавтай морил. За өнөөдрийн дугаараар болохоор аюу тийм ховж ивэн чанартай түүхний мууг үзэх гээд байгаа ч юм уу, сайныг үзэх гээд байгаа ч юм уу. Тэр юу вэ гэхээр бит хоёр Kendall Jenner-ийн найз залуучуудыг эксүүдийг болон одоогийн үерхэж байгаа найз залуу гэд бөөнд нь хамттан ранклах гэж байна. Вау. New to me. Тэгээд бараг шинээр танилцсан шүү. Ойролцоогоор хэдэн хүн байх вэ? Одоогоор яг 9 хүн байна. Бүгд од. Одоо чи яг шинэ баригдсан гэх гээд байна. Одоо саяхан сэтгэлийг хуваалцаа. Тихөө. За ингэсэн юм аа. Би тэр хоёрыг тань юм аа гэдэг нэг үү? Jacob Elordi Kendall 2 гэсэн нэг би болохоор нэг сар гарын өмнө харсан. Тэгээд гонигтай болон тийм юу мэдрэмж, баяртай мэдрэмж төрсэн. Гэхдээ ер нь ингээ Kendall-ийн үерхэж байгаа хүн болгол надад гоё юм шиг санагдал би амар дэмждэг заяа. Тэгээд ер нь хамгийн их дэмжижсэн Devin Booker Kendall 2 байсан юм аа. Тэгсэн чинь яг ингээд сар 2 сарын өмнө тэр хоёр ингээд буцаад нийлцсэн юм шиг юмнууд яваад байсан байхгүй юу? Тэгээд би гонигтай. Тэгээд би энэ хоёр буцаа нийлчиж гээд амар баярлж исэн чинь гэнт ингээд Jacob Elordi-тэй рүүмөр яваад тэгээд амар гоё юм шиг тэгсэрнэ манай Бүүкер яаж байгаа л тийм өдрөнч төрөөд тэгэд яагаад гинт ингэж сонсогчд маань одоо яагаад гинт Kendall-ийн юуг энэ хоёр ингэж нэрээ те яагаад байгаа ранклах гэдэг нэрээ юу Анагийн спешиалыг үзээгүй хүмүүс бас байж магадгүй юм байна шүү дээ. Тэгж бодож байгаа хүмүүс байвал ер нь бол Kendall болохоор яг миний эмэгтэй celebrity crush-уудын нэг баггүй юу. Тэгээд ер нь үерхдэг рүүмрүүдийн би ингээл амар олж мэдэх дуртай. Тэгэл тэднээсээ амар дэмждэг. Ер нь вижүүлж бай, ер нь хүнэнж бай. Надад маш их таалагддаг учраас саяхан 9 над руу бас чи амар happy байна уу гэж Jacob Elordi-тэй үерхэж байгаа постыг явуулаад тэгээд сая ярьж байгаа бид хоёр зүгээр юм. Үерхжсэн залуучууд нь угаасаа амар public байдаг учраас ранклуулаас funny дугаар болох юм болоо гэж бодсон юм аа. Тэгээд юу те Jacob Elordi энэ хоёр амар ижлэхэн юм шиг. Vibe. Одоо ингээд TikTok дээр, Instagram дээр тийм постууд амар яваад байгаа хгүй энэ хоёр яг ингээд биенийхээ нэг юм эрэгтэй, эмэгтэй хөлбөртэй үерхэд байгаа юм шиг тийм санагдчих ингээд надаас яг тийцэн дацхгүй ингээд стил, эстетик нь эсвэл хувь хүнэндэл биеийн хэлбэр, галбар Jacob Elordi чинь нэг юм туранхай тэгсэрний гоё биетэй, Kendall болохоор яг л модель биетэй гэд ер нь ингээ бүх юм нь стил нь үүрдэг, цүнхэн гэд ингээ бүгд адилхан юм шиг санагдаад тэгээд амар гоё iconic хосууд гарч одоо үерхүүлтэй iconic хосууд гарч ирж байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн. Юу тэр тэгээ би бүр сүултээ энэ яг AI юу гэж бодож бодож сүултээ AI чинь нэрэл амар болоод шүү. Харахгүй юм аа. За тийм болохоор бид хоёр ийм юу гаргаж ирсэн юм аа. Тэгээд эхнээс нь ранклий те. Тэгээд бид хоёр яг санал нэгдэж ранклагдах хэрэгтэй болно гэсэн үг. За хоёлаа тусдаа ранклахгүй. Яг нэг ранкл хамгийн таалагдж байгаасаа таалагдахгүй хүртлээ. За тэгэхээр 9-өөс нь эхлээл ранклин гэсэн үг. За тэгээд дараа нэгэн гарч ирэх мэдэхгүй шууд тавих юм уу те эсвэл би бол мэдж байгаа болохоор сонирм баха. Тэгэхээр зүгээр мэдээлэл ранклцсан дэр. Нэр тийм. Би нөгөө мэдгүй байгаа. За тэгээд ерөнхийдөө би үргэлжлэсэн хүмүүсийн мэднэ, бэкграунд мэдээллүүдийн ерөнхийдөө мэднэ. Гэхдээ зарим нь бол амар дэлгэрэнгүй ярих хуйц бол бас мэдгүй. Тийм хүмүүс байна. За тэгээд хамгийн эхлээд заяа. Надад Google ийм мэдээлэл гаргаж өгсөн байхгүй юу? Past Flings and Romances гээд 2015 оноос хойш тэгээд High Profile Relationship and Rumors гэсэн хоёр юм тусдаа гаргаж ирсэн байна. За Past Flings and Romances гэдгийнх нь 2015 онд болохоор Nick Jonas гэдэг хүнтэй хальт юм дэглэж исэн rumor гарч ирсэн юм байна. Nick Jonas болохоор энэ нөгөө нэг Jonas Brothers-ийн гишүүн. Та бас мэдж байгаах нөгөө Priyanka Chopra-гийн нөхөр тийм залуу байгаа. Тийм хүнтэй 2015 онд дэйтлжсэн rumor гарч байсан гинэ. За тэгснэ 2016 онд болохоор Jordan Clarksonтэй үерхэж дэйтлжсэн. Энд гэхдээ үерхсэн баха гэж би бодож байна. Ер нь тухайд Jordan Clarkson-ыг таних болов. NBA-ийн тоглогч байгаа. Lakers байсан юм зү. Тийм Lakers байсан. Одоо ямар багт байгаа вэ гэхээр New York Knicks байгаа юм байна. За New York Knicks гэдэг багт байгаа юм байна. Маш царайлаг тамирчин байгаа. Яг ботох шиг нүдтэй юм аа. Тийм. Тийм. Whatever. За дараагийнх нь болохоор A$AP Rocky, Yusuгийн celebrity crush 16-аас 17 16-аас 17 онд байжсэн. Нэр холбогдож байсан. Romantically linked гэж шүү. За тэгээд 2017-аас 18 оны хооронд энэ бас үерхлэл байсан баг. Blake Griffin-тэй үерхэж байсан.
Тийм билүү. Blake Griffin болохоор Ямар муухай харж байна. харин Griffin болохоор миний санаж байгаагаар Clippers-т байсан бах гэж бодож байна. Гэтэ харъя. Detroit Pistons байсан юм байна тухайн үедээ. Тэгээ ер нь бол нөгөө prime time нь Clippers байх үед. Тэгэнгуутаа 18-аас 19 онд on and off relationship-т Ben Simmons-тэй байсан. Ben Simmons болохоор тухайд 76ers-т байсан бах гэж бодож байна. Ben Simmons-ыг дахиж харуулъя. Тэгж хараа. Тэгээд яг юм Ben Simmons-аас байна уу? Ер нь Blake Griffin-ээс юм болов уу? Яг тухайд ингээд Kendall-ыг үргэлжижсэн сагсчд мяардаг гэдэг юм яриа гарч эхэлсэн байдаг. Маш сонирхолтой. За тэгээд байж ийснаа high profile relationship and rumors гэдэг яа сони маштай нэг юм Kendall-ийн бүр юм лист гарснаа ингээ англид хаваагч мавааглаас Google дээр public амир 2013-аас 16 оны хооронд бас ийм on and off relationship байсан гэнэ Harry Styles. Тийм. За тэгээд байж ийснаа 20-аас 22 онд Devin Booker орж ирээд Booker гэдэг өөр хэлж байна. Тэгээд 23-аас 24 онд Bad Bunny орж ирээд тэгээд энэ хооронд гэхдээ Booker бас on and off байсан л ах. Тэгээд Jacob Elordi болохоор present. Яг boyfriend бол биш гэхдээ dating rumor явж эхэлж байгаа. Гэдэг ийм листээр 9 хүн байна манайхаа. Вау. За одоо ингээд ранклж эхэлцгээе бүгдээрээ. Доороос нь эхлэх үү? За тий. За саний нэр дурддагцснуудаас хамгийн доор байх боломжтой нь хэн бэ чиний хувьд? Blake Griffin нэ. Sorry. Надад болохоор Nick Jones байна. Оо тийм үү. Тийм. За яагаад? Тусвар яагаад? Not my type. Намхан. Надад шиг Kendall. Kendall X-ийг ангилж байгаа шат. Not my type шиг. Тэгээд ингээ бас ингээд эмэгтэй хүний нүдээр харж л яаж байгаа штэ. Тийм гоч яг Nick Jones бол тийм not my type. Тийм Blake Griffin арай дээр гэж бодож. За бас хүний сонголтыг муухай юм да. Чамд Blake Griffin ясан? Visually нөө юм. Би тоглолтын ч мэдгүй, prime time-ыг сагсчных нь хуваарч сайн мэдгүй. Sorry. Мэдвэл бас ингээд царай хамаагүй болчтой шүү дээ. Гой тоглогч гэдэг. Booker шиг аваад тийм. Тоглогчоор нь сайн мэдгүй байна. Тэгээд царайч надад жоохон эвгүй байна. Sorry. Blake Griffin баг энэ дундаа хамгийн хөвшнөн юм шиг байна. Би бас нэг амар сайн. Одоо болцсон мэт актив биш үстэй. Одоо актив нэрээ яат юм бол 37 таа юм байна бүр. Retire болцсон юм шүү дээ. Онц. Бэртгэлээс болоод тэгээд тийм. хүүхдүүдтэй болсон юм байна. Одоо их нэртэй болсон юм тий. Тийм ээ. Ихнэр хүүхдтэй юм байна. Гэхдээ бас амар сонир сонголт байгаа Kendall-д. Тийм ээ. Муухай тий. Ямар муухай юм байл. Тийм. Гэхдээ надаа ямар ч Nick Jones-аас илүү юм шиг санагдаж байна. За ямар ч хойлоо тэгвэл хамгийн доор хэнийг оруулахаар шийдэцгээе. Хэлээд нь штэ. Blake Griffin-ыг оруулъя ч юу. Nick Jones арай дээр юм уу? Чи ер нь гэхдээ Nick Jones-д хэр дуртай вэ? Дуртай чааш юм уу? Тийм нэг дуртайч дургуйч. Гэхдээ Blake Griffin-ээс арай царайлаг харагдаж байна надад. Тийм үү? Яг одоо хүн. За яг царайгаараа бол бас тийм байж болох. За ямар ч гэсэн 9-т Blake Griffin, 8-д Nick Jones. За Nick Jones ороод тэгээд дараагийнх нь хин гэж бодож байна. This guy. Why? Мэдгүй би зүгээр яагаад юм шүү нэ за. Яагаад вэ? Танихгүйгаас. Тийм шүү дээ. Таньдаг үгээр англиад байгаа юм шүү. Би болохоор энэний хараас шууд Harry Styles гэж бодож байна. What? Yeah. Harry Styles бас not my type. As it was. Тийм ээ. Тийм үү. Мэдгэстэн яг Ben Simmons лав Harry Styles-аас нэлээд дээгүрлэх гэж би бодож байна. What? Тийм үү. Яах вэ? Хойло тусдаа гаргах уу? Тусдаа гаргаад нэг нийлүүлэх үү? Тих үү? Одоо би чимний дуртай нэг доор оруулах гэдэг Харин харин тийм зөвшөөрөхгүй шүү дээ. Харин тийм. За тийх үү. За тийм. За тэгвэл минийх Nick Jones. Алив би саяны идэ чин зургийг нэг зарч. За тэгвэл одоо тусдаа гаргая. За тий. За миний 9 Nick Jones. Blake Griffin. За Blake Griffin. Миний 8-д болохоор за Harry Styles. Пүү. Яг Harry Styles дуртай хүмүүс амар их байгаа хаа миний бодлоор. Намайг ингэж доор оруулж байгаад үнэхээр гайхаж байгаа ч магадгүй. Гэтэл за миний 8 бол тийм байна. Ben Simmons юм байна. тийм үү. Sorry би найзаа бүр яг ингэж зураг бол хараа. Вау.
тийм амар чадвартай те. Энэ бүх хүнийг танихгүй гэж бодоод харъя. За тэгвэл 7-д Jordan Clarkson. Миний 7-д Blake Griffin. За 6-д миний 6-д болохоор одоо амар үзэтэй болж эхлэх гээд байгаа байхгүй. Миний 6-д болохоор Jordan Clarkson. Минийх Jones юм байна. Миний стаат тэгж дэш явах юм. За тэгвэл миний чиний листний ер нь нэгийг асах шаардлага байна уу? Ингээ харсан чинь надад амар хэцүү байгаа байхгүй юу? За ямар ч гэсэн миний 5-д болж байна уу тий? Миний 5-д болохоор A$AP Rocky. Окей. Чиний 9 миний 6-д. Харин тий. Миний тэр чиний 5-д. Минийхээ штэ. Яг ижлэх мэдрэмж штэ. Oh my god. Миний яг тийм бүкэр юм байна. Oh my god. Impossible. Oh my god. Possible. Sorry нээза. За миний 4-т тэгвэл амар хэцүү юм аа. Bad Bunny. Тухайд миний баг Kendall-ийн энэ дундаас миний хамгийн дэмжээгүй нь Bad Bunny байсан ямарсан нь. Тийм үү. Тэгэхээр энэ хоёр нэг ойлголцохгүй байгаа юм шиг. Нөгөө тоглолт моолн дээр хавтаа байгаа. Kendall юу ярьж байгааг нь ойлгохгүй байгаа юм шиг. Нэвтрэлцгүй байна гэдэг. За миний 4-т Harry Styles. За 3. За 3 болохоор Ben Simmons. Пүү. Окей. Миний 3-т Bad Bunny. За 2. Яа, тэ нэр. Ер нь л би бүгдийг л дэмжсэн заяа. За бараг л Nick Jones-аас бусдын Nick Jones, Harry Styles хоёроос бусдын бараг бүх сагсчдын л дэмжсэн юм шиг байна заяа. Тийм ээ, чи зүгээр тийм ээ. Тэгээд дунд нь Bad Bunny-г бас дэмжээгүй байна. Тийм. Тэгин гут ингээд энэ дундаа хамгийн их дэмжижсэн Devin Booker, Kendall-тэй байхад бүр амар хөөрхөн хосоод юм шиг надад санагддаг гэсэн байхгүй юу. Бараг миний санаж байгаагаар Kendall, Devin Booker хоёр бибинийхэн зураг мургийг хийсэн бараг Kendall Instagram дээрээ story ч юм уу тий хийсэн мэсэн анхны тохиолдолд нь Devin Booker гэж би санаж ин заяа. Тийм үү тий. Пост болгоод story-гоор ингэж оруулдаг байсан нь. Тэгээ тэр үеийн story постууд амар хөөрхөн байхгүй юу? Тэгмэт ингээд хамгийн их дэмжижсэн нь Devin Booker боловч Jacob Elordi орж ирэнгуут ингээд энэ хоёр яг ингээд look like бүр ингээд амар гоё хос юм шиг. Бидэнд Devin Booker болон Jacob Elordi хоёр байна. Jacob Elordi. Одоо байгаа хүн энэ хоёр чигээс. Окей. За нэгт Devin Booker юм шүү дээ. Окей. Миний 2-т Jacob Elordi, нэгт A$AP Rocky. Яг ингэж A$AP Rocky зүгээр цүнхнээс болоод дуртай болчихж байгаа. Тий. Зүр түүний цүнхнүүд над миний нүдийг ботаадаг гэдэг. Чи дууг нь хэр сонсдیں۔ Нэг сонсохгүй, sorry. Тийм тий. Эд зөвөр түүний завгаар таалагддаг юм. Цүнхнүүд нь бас миний нүдийг булаадаг юм. Үнэ Jacob Elordi-гийн бас цүнх пүүзнүүд нь гоё. Гэхдээ Devin Booker бол яа хайр юм аа. Би ингээд Booker-тэй буцаад нийлчихсэ гэж бодож байгаа юм нэ. Тэг нөгөөх нь Jacob Elordi юм аа гэж бодоод амар хэцүү. Тэгэл ямар ч тач салж нийлсэн чи чиний 1-2 юм байна шүү дээ. Гэхдээ чи ингээд яг энэ дундаас хамгийн Kendall-тай тохирохуйц нь хин санагдчих. Jacob Elordi юм шиг санагдчих. Юу хойлоо одоо. Юу Kendall тохирох вэ гэж юм. Тэгээ нөгөө юу яагаад илээ? Одоо ингээд нөгөө Jenner болон Kardashian-ийнхан ингээд үерхэж байгаа хүмүүс нь нэг орой динерт ирнэ гэд таад бодтоо гэдэг юм ярьж байгаа байхгүй юу? Тэнгуутаа Kylie ингээд Timothy-г авчирч байгаа. Тэнгуут нөгөө хим болохоор Kim Kardashian болохоор одоо нөгөө Lewis Hamilton-тай үерхэж байгаа. За. Tiffany-гийн уралдаанчтай үерхэж байгаа. Тэгээд Kendall болохоор Jacob Elordi-г аваад очиж байгаа байхгүй юу? Тэнгуут яг ингээд тэр хэдийн ингээд динер бүр ингээд амар байхарах. Тийм байна. Тийм бас нэг баг меткал болоод байгаа шээ. Чи ер нь яг иймэрхүү юунд хэр сонирхолтой байдаг юм? Одоо оддуудын скандал ч юм уу эсвэл зүгээр л дуртай хүмүүсээ л харж байна. Дуртай хүмүүсээ л хардаг. Надад болохоор юунууд амар их гарч ирдэг. Kendall, Hailey Bieber, тэгээд Bella Hadid, Gigi Hadid гэдэг амар их гарч ирдэг хүмүүс гэж юм тий. Gigi Hadid-ийг чи Bradley Cooper-тэй үерхдэг юу гэж бодож байгаа вэ? Тийм үү? Мэдгүй юу? Тэр хоёр үерхэд л авч ил болцсон баха. Тийм үү? Bradley Cooper ч н одоо
бараг 50 гарч байгаа та. Тийм. Амар сонирхолтойгаа. Элийн насыг харъя да. 50 бараг 50-ийн сүүл үү? Яа, зургийг харах 51 юм байна. Бас амар сонир сонголтойгаа. Тийм ээ. Нэм амар mature хүнд дуртай юм болоо да тийм болов. Гэхдээ Bradley Cooper надад залуудаа ч бас яг тийм амар энэ ах чинь ингээл нөгөө амар hot Hollywood-ийн актер энтер гэж нэрлэгддэг тийм. Надад тийж юусоо санагддаг шин. Hot гэж санагддаг үү? Тийм үү? Ядаж би амар юу киног нь үзсэн юм аа. Лүзэрөө. Тийм нөө жилийн өмнө үгүй муухай дүрс тоглосон киног нь үзсэн байхгүй юу? Нөгөө нэг юу киноных нь нэр нь болохоор He is not just that into you гэдэг нэртэй. Тэр чамд ингээд нэг амар унаж тусаад байгаа юм бол байхгүй гэдэг нэртэй. Амар орчуулсан кино байсаахгүй юу? Тэгсэн чинь ингээ ах ингэдэг нөгөө Valentine's Day тэр шиг нэг юм хит хитэн хүмүүсийн хайр дурлалын тухай гардаг кино. Тэгсэн чинь ах болохоор ийм кино тоглолдог байхгүй юу? Биш дүрт. Их нэртэй заяа. Их нэр нь амар хөөрхөн юм ихтэй. Хүүхд мөхтэй болоогүй удацсан. Бас хөөрхөн л амьдралтай. Айгу боломжийн амьдралтай нэг юм гэр бүлийн нөхөр байгаа байхгүй юу? Тэгсэн чинь юунд болохоор нэг дэлгүүрт ах юутай таардаг. Scarlett Johansson байгааз. За. Black Widow. Тэгсэн чинь Scarlett Johansson болохоор нэлээд дээр үеийн кино. Бүгд ийм залуу яг ийм prime time үедээ Scarlett Johansson тэр бүр амар гоё секси байгаа дэрээ. Тэгээд яг санаандгүй энэ хоёр ийм дэлгүүрийн кассан дээр таардаг байхгүй юу? Тэгсэн чинь тэр кассан дээрээ ингэж хальт танилцсанаа аль нь яг ингэж анхны харцаар би биндээ хальт ингэж татагдсанаа Scarlett Johansson болохоор шууд ингэж хийдэг юм хумыг асууснаа дугаарыг асууж масуугаад нэг юм флёрт явдаг байхгүй юу? Тэгсэн чинь ах ингэж яг өгөх гэжсэн би чадахгүй хаа би их нэртэй гэт тэгэхээр би ингээ амар баярлдаг байхгүй юу? За гэт тэгсэн чинь яг тэгрийгээ хэлэхтэй болохоор би чам шиг ийм амар үзэсгэлэнтэй эмэгтэйд одоо ингээд дугаараа өгөхгүй нь хайр юм гэхдээ би их нэртэй гэдэг агуулгатай ч илүү тийм хэлдэг байхгүй юу? Тэгмэд ингээ их нэртэй юм байж яагаад тэгж хэлэх гэж би бодоо заяа. Ах болохоор юм music producer ч үлээ. Тийм music producing компанид ч илүү ажилладаг. Тэгээд хэн болохоор Scarlett Johansson болохоор юм дуулах сонирхолтой. Тэгсэн чинь Scarlett Johansson ингээд их нэртэйг нь сонсноо. Үгүй ядаж ингээд тантай би ингээд альбан журмаар уулзахад нэрийн утас чинь надад байж болох уу гэтгсэн чинь нэрийн утас өгчдөг байхгүй. Тэгээ байжснаа Scarlett Johansson ингээд найзтайгаа ярьж сууж агаад би ингээд дэлгүүрт амар гоё залуутай ингээд танилцсан. Даанч тэрхүү их нэртэй гэсэн. Гэтгсэн чинь найз нь амар тэнийг юм хэлдэг заяо. Юу гэж хэлсэн бэ гэсэн чинь чи ингээд заяаныхаа антай ч юм уу те бүр ингээд soulmate-тэйгээ таарсан байж болно штэ. Тэгсэн чинь тэр хүн чинь их нэртэй гээд чи тэр хүнийг алдах юм уу? Тэр хүн буруу хүнтэйгээ байж болно штэ гэдэг юм хэлдэг заяо. Тэгсэн чинь нөгөө Scarlett Johansson чинь юу ячдаг? Зориг орчдөг. Тэгээ ингээд залгадаг байхгүй юу? Би ингээд залгасан чинь Bradley Cooper ингээд амар эргэлцснээ. Би чадахгүй байх гэж бодож байна. Уулзч чадахгүй хаа би чамтай гэтэгдэг байхгүй юу? Тэгээд ингээд хоёр дахь ингээд татгалзч чадчих байгаа юм заяа. Тэгсэн чинь болно яг нөгөө манай юуны эхнэртэйгээ байгаа харилцаа нэг юм яг амар гоё бол бас биш байгаа байхгүй юу? Эхнэр нь ингээд аав нь уушигны хорт тавтарч илүү өнгөрцөн. Тэгээ Bradley Cooper-ийн тамхи мамиг татцдагт нь амар дургу. Тэгээ ингээд тамхи татхыг нь албаар болиулсан. Тэгээл байн чи тамхи татж байгаа юу, матж байгаа юу гэд нэг юм жоохон хяналтанд байж маягаал нэг юм яг гоё тийм харилцаанд бол байхгүй байгаа юм шиг байна. Гэхдээ тэрийг их нэртэй ерөөсөө хэлэхгүй заяа ингээд нэг юм харилцаан зүгээр байгаа юм шиг жүжиглээд яваад байгаа гэх юм уу. Тэгэл байжснаа манай хүн бас ингээд нэг юм жоохон зориг орсон юм яасан. Хин Scarlett Johansson юм йогийн багш заяа. Йогийнх нь ангид нь очоод тэр хоёрын ярьж байгаа юм болохоор хоёулаа ингээд зүгээр л найзууд байж болно штэ гэдэг юм яриа хийснэ. Йогийнх нь ангид яваад йогийнх нь ангиас нь гарснаа нэг юм бассейн дотор ингээд хоёулах нь юм яриа сууж байгаа байхгүй. Тэгсэн чинь Scarlett Johansson амар зэвүүн заяа. Ингээд шууд хажууд нь хувцас тайлаад бүх юма тайлаад тэгээд шууд усан дотор орчдөг байхгүй. Тэгэл Bradley Cooper ингээд нүдээ анж болж чадахгүй заяа. Тэгэл ингээд яа гэл ингээд байгаа байхгүй. Тэгээ Scarlett Johansson амар зэвүүн. Йоо хүү яг жүжигчний зэвүүн гэж харин тий. Би бүр тэр хоёрт амар дургуйлцсан заяа тэр кино үзээ. Scarlett Johansson үнэхээр зэвүүн байдаг заяа. Ингээд өөрөө үнэхээр секси байгаа юм л та. Хөх амарлаг гоё мой. Тэгээ үнэхээр өөрт нь үгүй гэж хэлж чадахгүйг нь ашиглаад байгаа байхгүй юу. Тэгээ байжгаад манай хүн ер нь бол ингээд тэрнээс хойш ингээд Scarlett Johansson тал руугаа болцдог. Тэгээ байжснаа тэр хоёр унтцдаг заяа. Тэгээд их нартайгаа дэлгүүрт явж ийснаа Bradley Cooper ингээд хэлэхгүй байж чадахгүй. Яг ингээд дэлгүүр дотор явж ийснаа би ингээд өөрхөнтэй унтцсан гэт хэлцдэг байхгүй шууд. Тэгсэн чи их нэрд нь чи ингээд намайг олон нийтийн газар чамтай хэрүүл хийдгүү болохоор энийг маань ашиглаад ингээд хэлж байгаа мó гэдгсэн чинь Bradley Cooper ингээ юу ч хэлж чадахгүй. Тэгсэн чи эхнэр нь болохоор чи ингээд за энийг чинь би алдаа гэж бодъё. Тэгтээ чи ингээд юу гэж бодож гинөө. Одоо надтай байгаа энэ харилцаагаа дуусгая гэж бодож энийг хэлж гинөө. Эсвэл энэ харилцаагаа дуусгахгүй
үргэлжлүүлж авч явнаа энэ бол алдаа гэж бодож гинөө гэсэн чинь Bradley Cooper өөрөө болохоор алдаа гэж бодохгүй ингээд салмаар байгаа хэрнээ үгүй би энэ өөрийнхөө харилцааг гэрэлтэй ингэж авч үлдэхийг хүсэж байна гэж хэлчихдэг заяа. Тэгэл эхнэр нь амар сонирн болол эхнэр нь бас ингээд шууд баг өөр юм ярихгүй заа дахиж баг л энэ тухай ярихгүй шүү гэл ингээд манай хоёр явдаг заяа. Тэгэл эхнэр нас амар төвчээд байгаас тээ. Ямар амар next level хүн бэ. Тэгээ байж иснаа эхнэр нь ингээд найзтайгаа ярьж байгаа байхгүй. За ингээд ийм юм боллоо. Намайг бол ингээд хуурсан. Гэхдээ бид хоёрын үнэхээр ингээд секс ярилцаа болохгүй байсан юм аа. Энийг би өөрийнхөө алдаа гэж бодож байна гэх ингээд яриад заяа. Тэгснээ эхнэр нь ингээд амар зөрөг орсноо. Нөхрийнхөө ажил дээр очиод. Тэгсэн чинь нөхөр нь Scarlett Johanssonтай ажлынхаа өрөөнд дотор яг ингээ юу яах чийдэг аахгүй юу. Тэгсэн чинь ингээ хаалга тогшоод тэгээ нөхөр нь болохоор туслахаа гэж бодоод төрүүлээж байгаарэ гэж явуулсан чинь үгүй би байна гэд эхнэр нь заяа. Тэгэл Bradley Cooper шууд Scarlett Johanssonыг юу яагаал хажуугийнхаа өөрөөрөө жижиг бичиг баримт хийдэг мэдгчүүл өөрөөрөө оруулаад тэгсэн чинь эхнэрийнхэн зориг болохоор нөхөртөөгөө ингээ татны харилцаанд орох гэж ирж байгаа аахгүй юу ингээ зориг ороод. Тэгэл шууд ингээл эхнэр нь ирээл өдөөл тэгсэн чинь Bradley Cooper ингээл яг би амар чухал ажилтай байна мэн гэл заяа амар цагаан. Тэгсэн чинь чи ингээд энэ харилцааг авч үлдмээр байна гэсэн мэт. Би ер нь бол амар их зориг гаргаж чинь гэд тэгсэн чи их нэртэй татгалзаж чадахгүй штэ. Тэгээ нууц хамраг нь тэр өрөөнд байгаад идэг. Их нэртэйгаа энд юм болоод идэг. Тэгсэн чин их нэр нь ингээл за явлаа. Тэгээ Scarlett Johansson амар уурж гарч ирснээ. Жеста шижгийн замаа маа би чамтай харьцахгүй ч шиг заяа. Тэр одоо яагаад тий. Босол хүний нууц хамраг болж байгаа юм биш. Тэгээд уурлаад явцдаг. Их нэртэй нь хардаад байгаа юм уу? Харин тий. Scarlett Johansson уурлаа явчихж байгаа. Эхнэр нь болохоор гэртээ арай хүлээж байгаа. Тэнгуут манай хүн Scarlett Johanssonыг бараадаад уучлах явах гээд ингэж яваад байгаа байхгүй амар тэнэг. Тэгэд ерөнхийдөө эхнэрийнхээ утсан буцыг авахгүй байсараад манай хүн хоёр туулаа хөгөөд хосоо хоцорчдөг. Scarlett Johansson тэр чигээрээ уурлаа болчдөг. Эхнэр нь болохоор түрүүн хэлснээр за ямар ч байсан араар нь тавьсан гэдэгт бол уурлж байгаа шүү дээ. Тэгээ утсан буцаа авахгүй. Тэгээ тэрнээс гадна Bradley Cooper ингээд тамхи татахгүй байгаа гэж хэлээд байгаа хэрнээ карманаас нь тамхи олтчихдаг байхгүй. Тэгэл эхнэр нь бүр ингээд амар уурлал Тэнгуутаа ингээ бүх хувцснуудыг гаргаад Bradley Cooper ингээ гэртээ ирсэн чинь шатан дээр ингээ бүх хувцснуудыг игнүүлээ бэлдсэн заяа. Яа тэр сте амар гоё. Тэгэл манай хөө их нэртэй хаягдаад, нууц амрагтаа хаягдаад тийм кино ахгүй юу. Тэгээ яг тэрнээс болоод би ингээ Bradley Cooper, Scarlett Johansson хоёртой амар дург болсон. Ямар амар шилж вэ. Тийм ээ. Өөртөөс киноос сонсчлоо гоё байлаа. Тийм ээ. Тэр кино амар сонирхолтой. Тэгээ тингээ амар хөөрхөн дөрүүд тэнд гардаг. Тийм ээ. Тэгэл чамайг одоо дургу болтол чинь жүжиглсэн биз дээ. Харин чамд амар гоё гэж боддог хосууд байна уу одоо? Монгол тус байна уу? Монгол дуу хүүх нэр ярсны гоё хосуу. Гоё хосууд гэж хайгаад байгаа. Гуглээс хүүх дагдаг хүмүүс хараад. Надаа гоё хос гэж боддог юм ааш дээ дамын хоёр. Тийш тийм нэрээ. Маш хөрхөн гэж боддог. Өөр би тэгтээ Selena Gomez-ийг үнэхээр амар гоё хүнтэй үерхээсэй гэж боддог байсан. Муухай юм л да. Тэг гоё болж ивэл. Тийм тэгтэл амар гоё visually ч бас амар гоё хүнтэй үерхдэг байгаасаа үерхээсэй гэж боддог байсан. Би тэгээд Drake Selena Gomez хоёрыг амар мөрөөддөг байсан үерхээсэй гэж. Яа. Тэгээд DJ Snake гэд хүн байдаг. За тийм. DJ Snake-тэй нэг дуу хийжсэн да. Taki гэд. За. Тийм тэгээд тэр бол гэхдээ би тухайн үед ингээд ойлгоогүй ч гэсэн тэр бол яг тухайн үед дууны маркетинг болж таарсан байхгүй юу. Тэр хоёр ингээд юм шиплэгдээд байгаа юм шиг ингээд тэр хоёр хоорондоо relationshipтэй байгаа юм шиг маркетинг амар явцсан юм шиг надад санагдаад хэсэг бас тэр хүнтэй амар үерхээсэй гэж боддог гэсэн. Dakota Johnson хинтээ үерхдэг хатан чи юу гэж боддог гэсэн бэ? Нэг мэддэггүй байсан уу? Coldplay яхтай үерхдэг гэсэн шүү дээ. Амар удаа. Бараг engage болцсон болчоод салсан. Тийм. Тэр хоёроос амар хүрхэн байсан. Тэгээ Tom Holland-ийн хоёр хүрхэн штэ. Тийм. Чамд тийм Монголд хүрхэн гэж боддог ус байна уу? Яг санаанд орж ирдгүй. Нөхин хоёрыг би амар хүрхэн гэж боддог гэсэн чинь Reply 1988. Тийм штэ Хэри Eugene бол хоёр тийм. Тэр хоёрыг кинон дээр нийлэг болохоор амьдрал дээр угаасаа амьдрал дээр хосууд юм чинь гэж боддог гэсэн чинь. Тийм. Бас нөгөө хин хоёр. Нөгөө Ким Ву Бин Шимин хоёр уу? Тийм штэ. Тэр хоёроос
Тэгээд хин бас хөрхөн штэ. Dua Lipa колумн төрнөр хоёр амар хөрхөн. Өөрчин нэрээ таадаг хүмүүсийн харъя. Яа, Devin Booker стайлуудаас алдаг шүү. Тийм үү. Тэг ингээ ингэдэг заяа. Devin Booker ч нөгөө юунд тоглодог? Phoenix Suns тоглодог. Тэг Phoenix Suns-ийн ингээ Instagram-да пост оруулаад ингээд airport fashion-уудыг оруулдаг байхгүй юу? Хот хооронд амар гисэж байгаа шүү дээ. Тэрний нүүрийн игнэн дандаа Devin Booker заяа. Тэгэл би ингээ Devin Booker-ийн пост юм болов гэхээр араас нь баахан мэдгүй тамирчид гарч ирэл. Өнгөлж байгаа юм чинь. Хүлгүүд бас хөрхөн яг нэг тийм NBA шиг стайлтай постууд оруулдаг. Хүлгүүдийн тэр production гоё лээ тий. Сүүлд орсон нэг пост бүр харин тэр яг алдсан. Би тэрийг харсан юм. Бас нэг Wesley-гийн ордог багч нь сүүлд хаан банкын үндтгээд, гой мов үндтгээд хаан шонхрууд уу? Тийм шонхрууд Falcons яг бас юунд лигийн үеэр нэг тийм нэг говь спонсороор орсон чинь нэг юм говийн хувцснуудтай гарч ирж мөрөөд. FC нөгөө нэг юутай хамтарсан зураг авалтнаас ямар хэлсэн шүү дээ. Юуны? Мулти брэнд дэлгүүрээс юм аа. Quinto юу? Тийм. Пүү хойлоо бүр юу ч ариу тийм ээ. Зүр FC гэж суудаг наасан те. Яа, тэгэл байжсэн чинь Kendall Jacob Elordi-гаас салаад Austin Butler-тай үргэлжүүл яана. Яана гэдэг шүү. Тийм бол одоо баг миний бүх celebrity crush-уудтай үе. Тийм ээ. Баг л миний мөрөөдлийг өмнөөс нь биелүүлж өгöd байгаа маа шин. Яа, ямар амар зураггүй. Oh my god. Харъя л та. Юу вэ? Austin Butler-гээ хайгаад зургийг үзсэн сууж байгаа юм. Үгүй ингээд минийх дээр ингээд гарч ирээд идэг байхгүй юу? Pinterest-ийн маань newsfeed ингээд тэр чигээрээ Devin Booker, Jacob Elordi, Kendall. Би Pinterest ороогүй ямар удсан юм бэ? Тийм үү. Би Pinterest-гүйгээр амьдарч чадахгүй хаа. Чамд амьдарч чадахгүй аппликейшн юу вэ? Амьдарч чадахгүй аппликейшн. Амьдарч чадахгүй чааш. Чамд бүр ингээд топ 5 аппликейшн. Social pay. Би ч social pay-гүйгээр social pay бид мөнгө өгөхгүй. Тэгтээ social pay. Яа, social pay ямар гоё app гэж. Бусад банкны аппликейшн, голомтын өөрийнх нь аппликейшн хүртэл төвхтэй санагдах хуц. Тийм юу болсон. Тэгээ social pay бүр яа. Голомтын яг өөрийнх нь үнцэн app бол мя нэрээ тангаргалаа. Мөнгөн шилжүүлэг, бусад төлбөр төлөлт үнэхээр амар. Яг нэг юм нөгөө ямар асуудал вэ гэдгийг олж харж чадсан app байгаа байхгүй. Хүмүүс шилжүүлэг хийхэд ямар асуудлууд гардыг бол гэж бодож байгаа л тэднээсийн сайхан шидэ явцсан юм шиг. За тэгээд social pay, өөрчн Instagram, CapCut, өөрчнийг гайгүй юм шүү. За YouTube байж болох юм байна. Gmail. Миний болохоор social pay, Instagram, Pinterest. Pinterest бол миний ажлын хувийн хувьд аягүй чухал аппликейшн. Тийм ээ. Чиний ажилтай нэр ямар холбоотой юм бэ шүү дээ. Тэгээд UbiCap. Бас тийм шүү нэрээ. Одоо гараа өргөж зогсох гэхээр гар өргөдөхөө болцсон гэж цаанаасаа буруу хийж байгаа юм шиг санагдаад. Viber юм болов? Бас тийм шүү тий. Өчигдөр нөө Тиног ашиглаж үзсэн үү? Өстө үзээгүй шүү чи үзсэн үү? UI UX нь гоё юм бэлээ. Тийм үү. Би саяхан нэг үзсэн. UbiCap гацаад. Тэгсэн чинь эхлээд дансаа цэнгэлэх хэрэгтэй юм билээ. Тэнгүүтлээ хамгийн амар нь тооцоогоо хийх гээд удаад байдсан шүү дээ. Нөө жолооч нь ингээд нэг мөрөх гад байгаа юм шиг гарцаар голынхоо төлбөрөө хараад байдаг та тийм. Тихгүй ингээд өөрөө шууд автоматар тэгтчихээс татагдчих юм билээ. Төлбөр нь. Тэр нь л амар юм тий. Харин тий. Сүүлийн үед итгэвтэй ашиглаж байгаа нь би баг сүүлийн жил яг нөгөө нэг сарын нэмгийн календар хөтлөж байгаа. Тэр амар амрах. Нөө Flow ашигладаг уу чи? Би энийг ашигладаг. Чи юу ашигладаг? Flow. Унаа чи яа тий? Энэ тэгэл эрсэн өдрүүдэд тэмдэглээл бичлэгийн маань тооцож өгөөл тэдэнд жирэмсэн болохоор шүү гэл. Зөв наадхны чинь юуг нь харъя та. Харагдах байдлыг харъя та. Энд дээр гарч ирдэг энэ амар таалагдаад тий. Миний ингээ гармоны түвшин ямар байгааг ингэж гаргаж өгдөг. Тэгмээд ингээд хамгийн өндөр зэгт нь одоо байна мэн ч гэдэм одоо л бүх юм унтсан байгаа гэж юм харагддаг. Nice. Чиний хамраа харуулчих гээ. Түвшүү сучих. Төвшөөгөр та нэрээ төвшөөгийн өсийг харах уу? Гадаа бороо орж штэ. Тийм үү? Бороо. Төвшөөгийн шинэ үстэй танилццгаая. Энэ зөвхөн нэг дургу дуртай орж ирдэг те. Баярч. Манай камер дүүрээд штэ. Тийм байна. Гол яваар тийм. Тийшээ гараад. За чи өсөндөө хэр сэтгэл хангалуун байна вэ?
Ямар энэ адгаар. Үсэндээ юу? Яг ингээд wax max сүрхэд ингээ хоёр ч самчаар гоё. Одоо ингээ нороод зүгээр буржгаар болчихж байгаа шүү дээ. Тэнгүүд л жоохон тасахгүй сайн. Арай жоохон хитрхи буржгаар юм шиг үү? Тий. Тэгтээ зүгээрээ ийм байснаа л зүгээр. Энийг яг тэгшиг ургаад бүгд ингэж ургадаг болохоор яаж ургуулсан дандаа ийм болчиход байгаа юм. За бид хоёр одоо чамаас юу вэ? Сайн нүуний Kendall Jenner-ийн X-үүдийг бид хоёр өөрсдийнхөө хувьд ранклсан байхгүй юу? Хиний? Kendall Jenner. Kendall Jenner гэж мэдчихэв нүү? Хин Kardashian л. Тийм. Мэдэн штэ. Нөгөө хамгийн залуу тэр бомтон болсон. Биш тэр чин Kylie. Тийм үү. Мэдгүй дүүн илүү их чинь чилөө. Модель. Тийм. Тийм Hailey Bieber найз. Хиний Justin Bieber-ийн авгаагийнх нь найз нь. Тийм. Үгүй гурав. Justin Bieber-ийн авгаагийн найз ч шиг. Тэг ч амар монголжуулж хобоцдаг. Publicly үерхсэн доо 9 хүн байна. За. Чи ингээд ранклаараа. Одоо зарим нь мэдгүй бол одоо царайгаа харна л ранкл заяа. Тэгээ царайгаар л ранк. За Nick Jonas. Хин биш ч. За энэ шүү дээ. Nick Jonas. Nick Jonas юм уу? За. Энэ Nick Jonas мөн шүү дээ нөгөө дэрэн минь Бууг мэдгүй. Би энэ хитэн дог бит юм аа. За энэ тандраад. За энэ Jordan Clarkson гэд юу саксч юм уу? Харин тийм. Энд чи амар саксчтай үргэлт юм те. Мөө. Энэ хавс харва саксч юм. За. За Isa Proky. За. Rihanna-гийн нөхөр. Аха. Тэгэд Blake Griffin саксч. Юу штэ? Нөө тогтог. Мөө. Тогтог цагаан. Ben Simmons. Энийг хэвээр мэддэг. Бас тамирчин уу? За. Jacob Elordi жүжигчин. За. Тэгээд Bad Bunny. За. Тэгээд Devin Booker. За. Саксч. Тэгээд Harry Styles. Аа. За тэгээд 9-өөс 1 рүү ранкл та. 9-өөс 1 рүү. За би нэгт Таалагдчихаас явах юм уу шууд? Таалагдахгүйгаас явах юм уу? Таалагдахгүйгаас гэсэн. За Bad Bunny. Па. Зөв мэдгүй л дээ. Нөгөө уусаа мэддэггүй болохоор эн чинь нөгөө испани хэлээр дуулдаг шүү дээ. Тэнгүүд испани хэлээр дуулдаг дуучдыг угаасаа мэдгүй испани хэлээр дуусан дуунууд ч нэг амар наалддаг болохоор тий харахад бол гоё л зал. Гэтэ VIP цосог юу? No. Яа наачлаарэ. Хамтарсан эдэн лаг дуунуудыг мэддгээс шиг өөр нь бол мэдгүй. Тэ харахад бол Bad Bunny. царайлаг юм байна ер нь. Тэгэхээр надад жоохон тэнэг харагдаад. Тэнэгдүү харагдаад байдаг шүү дээ. Бүр амар царайлуудыг бодох юм бол царай муутай. Тийм, царай муутай заяа. Тэгтээ царайлаг. За энийг 9 тавьчих. Bad Bunny чинь нөгөө тайсны перформанс амар. Харин тийм ч тоглолтын үзэх юм бол бас. Ер нь дайггүй л л дээ. Саяны тэр нөгөө Super Bowl энтер дээр бол гоё л лээ. 8-д би одоо мэдхгүй сагчтаа л тавьчих дөө. За. Энийг юм уу? Энэ харыг. За. Тий. Энэ арай царай муутай мөн нөгөө сагчтаа утгах юм бол. 9 сая ботох шиг нүдтэй бүтээсэн шүү дээ. Ботох шиг нүдтэй. Харин энэ зургнаас яаж ирсэн мэдгүй аа. Мохоо тийм. Аргсан гэ хайцсан байсан ёо. Энэ өнцгөн тэгж таарсан юм. Ямар ч энэ зурган дээр бол царай муутай л. Зүгээр хувцас үсээрээ алж байна. За. Тий. За 8-д За Jordan. 8-д. Нүдийн харуултыг. Царай муутай юм байна. Царай муутай. За. Чин бас хэвчээ. Энэ бас хараад дундаа царайлаг л юм. За энэ залууг оруулчих. Аваач. Энэ хоёр ямар адилхан царайтай. Хөөе бүкрэ өлегтэй зургийг тавиагүй шүү дээ. За энийг тавьчих. За 3-т Ben Simmons. Биш 3-т биш ээ. Сүүлээсээ 7-т нь. 9-8-7. 7-д бүкэр. Үгүй шүү дээ. Энэ бүкэр биш юм Хөөе уу? наа чи муугаа зураг байна. Наа чи бүкэр юм уу? Үгүй энэ бэс юмс. Энэ бүкрийн нүдний шиг зураг. Царайг нь харуулах гэж. За энэ юм байна. Энэ бүкэр юм уу те? Тийм. Тэгвэл наа залууг чинь 7 тавьчих. Яа, юусэн. Энэ зурган дээр л яг шил хуцалтаараа авцсан байна. Түүнээс Үгүй боломжгүй. За. Чи ямар муухай. Нэгэнт ерөөхдөө харцлаа штэ. Хүмүүсээ би зөвхөн нөгөө царайгаар нь л дүгнж байгаа шүү. Одоо Сүн чинь 7 тавихгүй яах юм. нөө энэ бэ нэг үздэг болохоор хүмүүсийг царайгаар л дүгнэ штэ. За энэ 7-д заяа. Тэгээд яриад ичгүй штэ. за энийг 6 тавьчих. Энэ бас нэг сагч гэсэн те. Тийм. Тийм. За энэ сагч чинь. За. За тэгээ одоо сагч нь дууссан уу? Хин Гриффин байгаа те. Блэк Гриффин гэдэг лөө. Би энийг яг 10 жилдээ
ийм шар залуу тохоод байна гэдээ үзээдсэн байхгүй. Тэгэхээр сагчид дундаас арай их мэддэг. Энд чинь тэр үедээ л амар байгаадсан санагдаад тэ одоо яа гэм бол энийг юун дээр тавьчих. 5 дээр нь тавьчих. За. Одоо Ник Джонс үлдсэн, A$AP Rocky үлдсэн. Jacob Elordi. Ингээ нэг жүжигчин байгаа. Тэгээ үлдсэн те. Дөрөвт Ник Джонсыг тавьчих дөө. За. Тий. Хит царайлыг болохоор. Тэгээ би Ник Джонсын дуунуудыг уул нь амар сонсдог байсан. Тийм. Ghost Town номчлоо. Андуураг бол тэгээд сүүлийн хэдэн жил дуу хийхгүй байгаа мó эсвэл алга болцсон юм. Тэгээд байхгүй болохоор гомдчихъя би. За ингээд 4 тавьчих заяа. Энэ залуу 3 тавьчих дөө. Энийг одоо ямар кинон дээр чарсан юм бол би одоо орой олох үздэг байна. Энэ нөгөө Euphoria дээр гардаг тийм нэг залуу байлээ. Энийг 3 тавьчих. Тий. Яс бэ. Царайлаг амар царайлаг байхгүй. Тий. Гэтэ энэ зурган дээр амар тэнэг үнэтэй байна. Зураг л дүгнж байгаа штэ манайхаа энэ хуу хүмүүс айгүй гоё л хүмүүс эдэг бах тий. За одоо хоёрт болохоор A$AP Rocky Harry Styles хоёр л байгаа. Энэ хоёр л байгаа тий. Тэгэл юу л штэ. Байж инк юм байна. Harry Styles-ыг юу аах юм бэ би? Ник Джонстой солилцъя. Тийм үү? Тийм, солилцъя. Тэр балкад авч хай. Нөгөө дуун гоё штэ. Дуун гоё. Нөгөө бас нөгөө урлагийн One Direction штэ. Хамтлагаар нь бас нөгөө амирх сонсдог байсан штэ би. Тэгээд нөгөө за энэ тэгээд нөгөө баахан нөгөө дээр гараа авчихсан штэ. Тэгээд бүгдээрээ л амжилттай тэгтээ Бас гомдсон уу? гомдсон. Харистай гоё. Гомдостэр Тэгээд яг царайны үед бол яг Харистай надад яг тийм амар царайлаг санагддаг. Тийм. Хүмүүс л амар царайлаг гоё залуу гэдэг болохоос яг ингээд тулаад харуул Бас их сонин тий. зүгээр л нэг Европ Америк залуу. Зүгээр л нэг барууны нүур царайтай л нэг залуу байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн бол тэр хөөхөн гэдэг юмараа ерөөсө цэвэр авьяасаар авч явж байгаа. Тэгэхээр би энийг хинтээ. Сэлчи. Ник Джонстай. 4 Harry Styles, 3 Jacob Elordi тэгснээ 2-т Ник Джонс юм. Тийм. Ник Джонс яалтгүй царайлаг л та. Манайхан байхгүй. Тэгээд Динэ. A$AP Rocky юм бистэ. Би бол A$AP Rocky гэдэг байхгүй. Энэ ч айгу сонсоод удаж гоё залуу штэ. Яг бол энэ гоё байдаг шүү. Анда ингээд дэмжлэг хүсээд чамааг өстэй одоо нөгөө дуртай 2 үеийн дэшин шидэх болов гэж чамааг оруулж ирсэн чи бүр яг 2 краш ин. Яа. Нэгэндээ сагсч юм уу? Яа. Хөөе амар тэнийг зургийг үзүүлчихэж байгаа байхгүй юу? Хин ч угаасаа сагсны өмсгөлтэй ингээ ахуулдаг зурган дээр гоё гардаггүй. Хөөе гоё гардаг ус бэд шүү. Яа. Лаг царайлаг сагч үзэн. Хамгийн царайлаг гэж бодсон зураг гаргаад. Энд ч зөвхөн царайгаар л дүнсэн бистэ. Тийм ээ. Тий? Яг үерхэд явал хинч гоё. Jacob Elordi Кинийг залуу байдیں۔ Ингэж. Тийм. Энэ үү? Энд тэтгэврхэн карьертэй царайлаг уул царайлаг тэгээ. Жишээ тэний залуу. Ник Джонсын Euphoria жах шиг. Ник Джонс ч гоё залуу. Энэ залуу зүгээр тийшээ гарсан нөгөө сүүлд нь чи Euphoria дээр гараадсан шүү дээ. Тэр дүрэн л юм тэнийг санагцсан болохоос шиг ингээ хүн нь бол амар дайжгүй царайлаг гоё залуу байдаг шүү дээ. Тэг гол нь Ник Джонсын доор орох ёсгүй шүү дээ. Ник Джонс чи амар намхан нэг юм. Ник Джонс намх юм уу? Амар намхан шүү дээ. Ихтэй ч бид нь ямар авах. Гоё залуу шүү дээ. Тий. Эмэгтэйчүүд их өндөр амар чухалчлаа тий. За. Уурлаа. A$AP Rocky ялчгүй юу дээ. Нэгт юм бэ. Би бацсан уу? Арич. За хамт бас. За. Пүү чивэр 10 минут авч өглөө. Баярлаа. Баярлаа. За яста сонин л дугаарлаа. Анда бүр гомдоноос. Төвшөө нөгөө хүмүүсийн харснаа гомдгсны гол лист болгож энд гомдож байгаа. Дуу их байгаа гэж rääkсэн. Canon-ы TSB хүртэл зөрөөд идэв шүү дээ. Йоо. Энэ дугаарыг зүгээр зайлаа гэдэг нэртэй дугаар.
төвшөө өстө хоёр зайлаа гэдэг нэртэй дуурлага. Өөрөө эдитсэн. Оо чи өөрөө эдитлээ юм чи нөгөө төвшөөгийн ранкинг шууд. Үгүй эсвэл гिचмгээд ийм баах. Оо тэгья. Баахан ингээ хүмүүс үзэж байгаа гэдэг чинь тэр миний оруулаа. Эсвэл бүр яг нэрээрээ солиод 3-т гэснэ. 1-т гэснэ чек ап байлаа. Тэгээ юу яцхгүй юу? Зургуудыг тавихтаа миний царайлаг гэсэн хамгийн тэрэг зураг байсан. Төвшөөгийн нөгөө нэг мемний зургийг оруулна. Игцэн үү? Тэр бас л үзээтэй юм штэ ёо. Яа, за. Хамт байсанд баярлаа. Манай дугаарын төгсгөлийг хийнэ үү? Өчигдөр манай подкастыг сонсч байсан уу? Би ер нь бол ингээд айгүй нөхөж дээр үйсэн сонсдоо штэ. Ойрд нөгөө зурдаг юм хийхгүй болохоор сонсоо болчихсон. Уулын зурдаг юм ихээр ингээд сонсоод яваад байхгүй юу? Тэнгүүд одоо хийж байгаа юм дандаа өөрөө сонсох хэрэгтэй юм даа. Чи хамгийн дуртай дугаар чи юу вэ? Нэг дугаарыг бүр амар сонссон байдий юу? Нөгөө X ярьсан дугаарыг очиж сонссон байдий. Пүү тэр. X-ээ сонсоод A sound яадаг гэлээ. Нэг тэгсэн тий. Тийм. Тэгээ би A sound дуусан нэг дуунуудын сонсцоод ч нэг амар хамтлагийн шүтэн бишээд байдаг ч гэсэн тэгээд. Тэгээ яг бас сайн юм гэсэндээ тэр сүүлд хамт кино мэнэг нь үзэл яваад байгаа. Сайн юм гисэндээ гэж юм болохоор. Тэгээ тоглолтын хамт үзэхгүй бааш тий. Үгүй. Хизээч үгүй. Тэр дугаар чи зүгээр санаад байгаа болохоос шиг гой дугаар юу байсан баха. Нэг амар л инээгээддэг дугаар. Би тэр дугаарыг мэднэ. Тэр дугаар устгагдсан дугаар. Тийм. Тэгээд сүүлд санахын нөгөө хоёр юу байгаадсан бүр юм доогоорх юм амар гээдсэн. Тийм фаны дугаар шүү дээ. Тэгээд би нэг орж ирээд чи би орж чирээ өөр үлөө. Өөр шүү дээ. Дараа зүгээр. Тийм лөө. Би ямар ч сан тэр дугаарыг сонссноо пүү эмгтээчүүд ертөнцийн юм байт юм хата. Бид нар л юу ч боддоггүй шүү дээ. Тийм. Эмгтээчүүд чи нөгөө пүүсийг янз бүрээр боддог гэд. Тэнгүүт л эмгтээчүүд ер нь амар юм боддтой юм байна да гэд. Эрэгтэй хүмүүс ч үүж боддоггүй шүү дээ. Махар юу нарийнхан бүр хамаагүй. Эрэгтэй хүмүүс юу ч боддоггүй гэдэг нь эмгтэй хүмүүсийн тэрний тухай юу ч боддоггүй юм уу? Үгүй. Эрэгтэйчүүд өөрсдийнхөө нэг боддоггүй. Тэнгүүл эмгтээчүүд айгүйх боддог юм санагдаад. Манай анги мэг чи 10 жилдээ бүгдээрээ гол мол гарахтаа ингээ нэгнийхээ хараад чинийх юм байна миний юм байна гэл. Амар нээлттэй байгаа. Тэгээ үс эрэгтэй чи шээж яхтаа л нэгнийхээ харж шийдэл болохоор тийм. Тэр амар сонирхолтойсэн. За баяртай. Арай хэмэрсэн гэдэг баг. За төгсгөл. Сайн төгсгөл биш юм уу? Үгүй санийхын зүгээр асуулт байсан шүү дээ. Төгсгөлөө. За энэ дугаар таалагдсан бол лайк дараад subscribe хийгээрэй. Би тэр юм бүр хизээ юурээсээ хэлдэггүй юм хэлсэн шин. Үгүй хоёул яагаад хэлдэггүй? Тэгээ бас ингэдэж штэ. Шаардлагагүй гэж бодд юм болов? Энэ үзэж байгаа хүмүүсийн маань 90% subscribe тараагүй байлаа. Тэгээд эдэн штэ. Тэр бүх сууг дээр дэмжүүлтэй. За ямар ч манай хоёрын гоё юуг дэмжээрэй. Тий. Хөөр. Энэ айгу хөөрхи ярьдэн штэ ер нь. Оо. За хоолой эцгээе. За тэгье. Баярлалаа.